Азийн хөгжлийн банкнаас 20 сая долларын эргэн төлөлттэй зээлээр Дархан хотын Бохир усны менежментийн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжийг шинжлэх, Бохир усны зарим нэг дамжуулах шугам хоолой болон нас усны станцыг сайжруулах ажил хийгдэнэ. Төслийн хэрэгжилт эхлэх гэж байгаатай холбоотойгоор холбогдох албаны хүмүүс өнөөдөр хуралдлаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан хотын төв цэвэрлэх байгууламж болон цус станц шугам хоолойг шинжлэх 20 сая долларын төсөл маань ерөөхдөө эхэлж байна. Энэ төслийн маань явц маань засгийн газраар батлагдаад их хурлаар сойрхолоод одоо төслийг удирдах нэгж яг Азийн хөгжлийн банкын төлөөлөл манай Дархан ус ууг Дархан аймаг дээр үйл ажиллагаатай танилцж явж байна. Ер нь бол энэ төслийн талаар ашиглагч байгууллага Дархан аймгийн засгийн хамгаалалтын газар Азийн хөгжлийн банк төслийг удирдах нэгж барилга бот байгуулалтын яам сангийн яам бид нар бол ямар ч сан нэг ойлголттой боллоо. Ер нь төслийн явцын талаар. Тэгээд хамгийн гол юм маань энэ дамжуулан зээлдэх гэрээний дээр ерөнхийдөө ажиллаж байгаа. Энэ дамжуулан зээлдэх гэрээнд эргэн төлөлтийн хугацааг хэдийнээс төлөх вэ гэдэг талаар бид нэр ярилцж байна. За бид нэр Дархан аймгийн санал бол ус уугийн санал гэсэн үг. Энэ маань санал маань юу гэсэн үгээр 2020 оноос энэ нөхөн төлөлтөө хийя гэдэг бид нар саналаа өгөөд дамжуулан гэрээний төсөлтөөр саналаас ойлцоод ажиллаж байна. Цаашид Дарханд дэд бүтцийн ажлууд хийгдснээр хот маань үйлдвэржиж өргөжин тэлж хүмүүсийн ая туххыг хангасан, байгаль орчноо хамгаалсан таатай хот болох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ төслийн хүрээнд Дархан улс ууг төрийн өмчит хувьцаат компани үйл ажиллагаа чадвархан нэмэгдэж, иргэдэд илүү хүрч ажиллахад нь Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлэх юм байна. Тус банкнаас Дархан аймагт 2003 оноос төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Анх орон сууцны санхүүжилтийн төслийг хэрэгжүүлж Дархан аймагт орон сууцны төслийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол улсад анхны орон сууцны зээлийн механизмыг бий болгосон юм. Үүний дараагаар Дархан хотод JICA олон улсын байгууллага болон холбооны бүгд найрамдах Герман улсын засгийн газраас ус хангамж Бохир усны системийг сайжруулахад цог зарга хэмжээнүүдийг хийж байсан. The wastewater treatment plant itself, I think, is also interesting. Энэ төсөл нь хуучны технологид цэвэрлэх байгууламжийг орчин үеийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологитой систем болгож өөрчлөх анхны загвар гэдгээр ялгарч байгаа юм а. Энэ төслийг хэрэгжүүлснээр хуучин системд хэрэглэж байсан технологиг үр ашигтай шилжүүлэн ажиллуулж болохыг батлан бид харуулна. Тэрээр цааш ярихдаа өнөөдөр Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын бараг тал нь амьдарч байна. Дархан Эрдэнэт гээд 2-3 дахь том хотод байдаг. Иймд Дархан хотын Бохир усны менежментийн төслийг хэрэгжүүлснээр Дарханы дэд бүтцэд сайжирч хүн ам амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэн Дархандаа оршин суугчдыг татна хэмээлээ. Дархан хотын Бохир усны менежментийн төсөл хэрэгжих явцад улс ууг төрийн өмчит хувьцаат компани үйл ажиллагаа тасалдахгүй шин цэвэрлэх байгууламжийн системийг суйрлуулж дуусмагц шилжилт хийгдэнэ. Мөн Дарханы гэр хороололд амьдарч байгаа хүмүүс цэвэр Бохир усны хангамж үйлчилгээ хангалттай авч чаддаггүй. Тэгвэл Азийн хөгжлийн банкнаас гэр хорооллын дэд бүтцийг яаж сайжруулах талаар анхаарал хандуулан ажиллах юм байна.